гарч орж байгаа хүмүүсийн шараг байнгын нэг тойжор урьчаа цэвэрлээд байхгүй. Тойжор гэдэг нь юу? Тойжор гэдэг нь Тий. Хуучин болол тэгж ярьдаг байсан тий. Хуучин тойжор гэж шүүрийг эхлээд том хогийн шүүрдээд авчихдаг. Дараа нь шалныхаа юугаа төмпөндөө усаа игээд тэгээ шалны халчирыг угаагаад тэгээд угаасаа алчираараа шалаа, хевсээ бүгдийг нэггүй мөлхөж угаанда. Охин одоо сүүлийн үед энэ Кена гэдэг энэ хевс шал цэвэрлэгчийг авч өгснөөс хойш одоо хүүхдтэй маш их баярлж байна. Бид хоёр ч одоо хөгшин настай болж байгаа улсууд одоо ингэж мөлхөж сууж угаана гэдэг бас хэцүү хөл гармуутай улсууд. Тэгээд одоо охиндоо бол үнэхээр их баярлж байна. Хүн орж ирэл шин сар мөрөөр олон хүн орж гарч байгаа үед бол хүн орж гарахын хооронд л цэвэрлж байна. Асгацсан ч байсан яг наадах зүгээр одоо арчичих нь гээл хин ч гэсэн аваад арчичдаг. Олон төрлийн хушуутай болохоор янз янзын юм цэвэрлэхэд өөдөн гэж завсрын шороо морог янзтай сайхан авдаг юм. Хүүхдүүд нөгөөх бараг тэрүүгээр чинь тоглохоо алдаад тоглож явах зүгээр юм уу гэд бараг энэ хан маны чинь цэвэрлэлтэй аягүй дуртай шүү дээ. Нөгөөдхөө дээш нь доош нь явуулаад арчиж чинь. Шүүрээр цэвэрлснээс илүү энэ бол нарийн тоосон царийг бол соруулж байгаа. Битэмжилэл сайтай болохоор манарх одоо агаарт дэгдэх юм бол байхгүй болж байгаа. Ялхнаараа хүүхдтэй айлдвал аягүй их хэрэгтэй. Кена нэг дор бүгдийг батраасан ухаалаг тоос сорогч.